өнөөдөр амар стресстэй үеэ бид нар туулж иж магадгүй. Хамгийн хүнд үеэ бид нар өнөөдөр туулж иж магадгүй. Гэхдээ энэ тодорхой цаг хугацааны дараа илүү их тэр магадгүй нургаж исэн гэр бүл амьд үлдэх тэр процесс нь болсон байж болох талтай. Угаасаа л бид нэр ийм зовлон тоолно. Гэхдээ тэрийг яаж хамтдаа даван тоолох вэ гэдэг нь л тэр гэр бүлийг илүү хүнтэй болгодог, илүү хүчтэй болгодог, илүү их урт хугацаанд байлгаж чаддаг. Амар том хүчин зүйл. Би чамаас үлдсэн дурсамжийг удаан дурсдаг. Учир нь чамтай байсан аз жаргалтай дурсамжууд надад амьдрах урам, хичээх шалтгааныг өгдөг. Би чамд хайртай. Хүнийг хүлээн зөвшөөрч амьдрна гэдэг бол энэ бол хүнээс маш их хүч шаардна, маш их ухаан шаардна, маш их төвчээр шаардна. Хүнийг хүлээн зөвшөөрч амьдрна шүү. Тэгэхээр чи би өөрөөсөө маш их заримдаа золиос хүртэл гаргана. Тал хувийн. Тэгнэз. Би өөрийгөө хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг нь өөрөө бас проблем, асуудал. Яагаад гэвэл хүлээн зөвшөөрүүлэхийн тулд би эхлээд өөрийгөө таньж мэдэх хэрэгтэй болно. Тэгээ би тэрийг ойлгуулах хэрэгтэй болно нэстээс. Ойлгуулсны дараа тэг хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг бас энэ өөрөө том даваа биз. Энийг маш олон хүмүүс, маш олон гэр бүл энийг давж тулж чадахгүйгээр зогсдог. Зарим нэг юу гэдгийг зүйлийг хүлээн зөвшөөрөх гээд 10 жил, 20 жил шаардж магадгүй. Зарим ганцхан зүйлийг тийш. Зүгээр л хүлээн зөвшөөрөхөд 20 жил шаардвал яах вэ? Тэгэхээр тэр хүнээс төвчээр шаардах нь тодорхой биз. Заримдаа хоёр дахь нь нөгөө засаж залруулах боломжтой зүйлсүүд байна. Бид хүлээн зөвшөөрөх тухай ярьж байгаа зөвхөн генетик суурьтай зүйлийг хүлээн зөвшөөрөх нь илүү зөв. Дээрээс нь хизээч өөрчилж чадахгүй нэг юм балансыг хадгалаад явж явах нэг юм хамаагүй энийг унахчихгүй хагарчих эрсдэлтэй өөрчилж чадахгүй нэгэнт шилээр хийгдсэн юм бол унахчихгүйхэн шиг ингээ балансыг хадгалж явах тэр зүйлийг тэрийг хүлээн зөвшөөрөхтэй. 3 дугаарт өөрчилж болох зүйлийг засах, залруулах хамтдаа тэрийг хизээч хэн нэгэн ганцаараа хийдэггүй. Засаж залруулж болох зүйлийг хамтдаа хийдэг заримдаа. Энэ шин зүйл байж болно, шинээр үүссэн байж болно, тэр хүнд өмнө нь байсан ч байж болно. Тэгвэл биднээс шин сэтгэлийн гэмтэлтэй хүүхэд байхдаа сэтгэлийн гэмтэл авцсан бид нар тэрийг ингээд нэг юм тэрийг дэвтээх ёстой ёстой. Тэгжээж тэр гэр бүл амьд үлдэн тэгнэз. Нэгнийхээ тэр сэтгэлийн гэмтлийг дэвтээж амьдрах нь өөрөө засаж залруулах нэг хэлбэр байгааз. Тэр чинь бас амаргүй шүү дээ бас. Хүссэн ч хүсээгүй биднээс нэг даваа давна. Даваануудыг давна. Хэрвээ даваа тулчвал чадчихвал зовлон бэрхшээл бидний сэтгэлийн тэнхийг тэжээдэг их том процесс. Тэр гэр бүлийг илүү их хатуужуулах, илүү их бат бэх болох том хүчин зүйл болж магадгүй. Угаасаа л бид нар ямар нэгэн зовлонг туулна. Хайртай, дотны хэнийг алдаж магадгүй. Хүнд өвчин тэр гэр бүл нөөрлж магадгүй. Эдийн засгийн дуналт босолтод орж магадгүй. Эсвэл жаргал зовлонтой зөндөө үйл явдлууд тохиолдож магадгүй. Чи Grand Study гэж их судалгаа гэж байдаг. Олон улсад бас хийгдсэн, Америкт анх хийгдэж гисэн ингээд нэг хүнийг төрхөөс нь ахуулаад нас барах хүртэл буюу ингээд 70 жил дагаад судалсан. Ямар ч гадны нөлөөлөл оруулахгүйгээр дагаад судалсан юм судалгаа байдаг. Тэр судалгаан дээр их сонирхолтой гоё амар гоё юм концепцууд буюу юм үр дүнгууд тэр судалгаан дээрээс гарч ирсэн. За жишээ нь таны амьдралд тохиолдож ирсэн хамгийн хүнд хэцүү ингээд зовлонтой бэрхшээлтэй үйл явдлууд
Ингээд ямар үйл явдлууд байсан бэ гэж хүн болгон өөр ингэсэн үйл явдлуудыг ингээд тэмдэглэж байгаа. Ингээд нэг биш зарим нь 2 3 олон үйл явдлуудыг тэмдэглэж байгаа шүү дээ тий. Одоо ээжигээ алдах үед маш хэцүү байсан. Хүүхэдгүй болох тий. Хүүхдээ алдах үед хэцүү байлаа. Гэр бүл салах үед хэцүү байлаа ч гэдэг юм уу тий. Ингээд ийм янз янзаар хүмүүс тийж байгаа. Нэлээд олон давтагдсан хариултуудыг буюу ихэнх хариултууд дотор ийм хэцүү байсан үйл явдал ямар үе байсан бэ гэдэг асуулт нь маш олон гэр бүлүүд маш олон хүмүүс юу гэж хариулсан байсан бэ гэхээр хүүхэдтэй болох үе гэж хариулсан байна. Хүүхэдтэй болох үед амар хэцүү. Одоо тэр их чинь ингээд тэр чинь өөрөө даван туулах бас юм процесс. Шинэ хүнтэй болох, шинэ хүнээ одоо юу гэдгийг те лидээд авах. Тэгээ тэр их шинэний төлөө ингээд хамаг юмаа зориулах амар их дайчлага шаардсан шүү дээ хүнээс те. Тийм гэж ингэж хариулсан байгаа. Тэгээ тодорхой хугацаануудын дараа бас те тэр хүмүүсээс таны хамгийн амьдралд хамгийн их аз жаргалтай үе чинь ямар үе байсан бэ гэж асуусан байдаг. Тэгсэн чинь тэд нар юу гэж хариулсан байдаг вэ? Хүүхэдтэй болсон үе гэж хариулсан байдаг. Утга нь юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр одоо бид нар тохиолдож байгаа стресс болон муу зүйл биш юм аа л гэж хэлж байгаа. Зовлон болон муу зүйл биш ээ. Тэр хэцүү даван тулахад хэцүү байсан тэр үе болгон муу зүйл биш байсан юм байна. Утга нь даваад гарчгаараа тэр чинь бүр харин ч илүү их допамин ялгарч, харин ч илүү их аз жаргал нь ялгардаг. Аз жаргалын гормонууд нь илүү их ялгардаг. Даваад гарчгаараа илүү их окситоцин, тэр эндорфин, кофеин ялгардаг юм байна. Аз жаргалын гормонууд нь ялгарсан. Утга юу хэлэх гээд байна вэ гэхээр магадгүй зовлон хэцүү. Гэхдээ тэр зовлон даваад гараад дууссаны дараа тэр гэр бүлийг илүү их батжуулж хүчжүүлэх том хүчин зүйлч болж магадгүй. Илүү сайн зүйл заримдаа байж магадгүй. Тэр дундаа стресстэй өнөөдөр амар стресстэй үе бид нар туулж иж магадгүй. Хамгийн хүнд үе бид нар өнөөдөр туулж иж магадгүй. Гэхдээ энэ тодорхой цаг хугацааны дараа те илүү их тэр магадгүй нургаж исэн гэр бүл амьд үлдэх тэ тэр процесс нь болсон байж болох талтай. Угаасаа л бид нэр ийм зовлон тоолно. Гэхдээ тэрийг яаж хамтдаа даван тоолох вэ гэдэг нь л тэр гэр бүлийг илүү хүнтэй болгодог, илүү хүчтэй болгодог, илүү их урт хугацаанд байлгаж чаддаг. Амар том хүчин зүйл. Зовлон тохиолдох ёстой гэж хэлж байгаа юм биш. Угаасаа бид нэр ямар нэгэн зовлон туулдаг. Хэцүүч бай. Тэрийг хамтдаа туулах л жаргалыг хамтдаа туулахаас илүү их юм connection бий болдог. Илүү их тийм анастомоз, сэтгэлийн анастомоз гэж сэтгэлийн юм холбоо илүү их бий болдог юм цаг хугацаа. Хэцүүч гэсэн. Тэр 3 жил амьдэрсэн байна уу, 30 жил амьдэрсэн байна уу, яг үндэ үл хамаатай. Тэр хундам нь ямар байсан бэ гэдгээс хамааруулаад тэр гэр бүл илүү сайн тэр зовлонгоо даваад гарч чадах уу? Магадгүй ингэ бодохоор биднээс туршлагаар бодъё л да. 30 жил амьдэрсэн гэр бүл, 20 жил амьдэрсэн гэр бүл нэг зовлонг даваад туулах чадвар нь арай өндөр юм шиг. Магадлал байх магадлалтай биз? Магадлалтай. Гэхдээ магадлал бол байна. Гэхдээ тэр 20 жил, 30 жил амьдарчаад хундам их муу суур бий болгоцсон тий. Бүр хөндөй хүүт ингээд бий болгоцсон үедээ яг ижлэхэн зовлон хоёулаа туулахад магадгүй 30 жил амьдэрсэн төрүүлээд норчиж магадгүй шүү. Хинэн ямар хариу урвал өгөх вэ гэдэг нь тухайн өмнө нь яг тэр зовлон тулгарх хүртэлх хугацаанд бид яаж амьдэрсэн бэ гэдэг л их чухал юм. Нөгөө процессуудаа давсан юм уу? Би бинийгээ өөрийгөө таньж мэдсэн юм уу? Би бинийгээ таньж мэдээд тэрийгээ ингээд ойлголцоод тэгээ сүүлдээ хүлээмжшүүлэлцээд тэр процессууд нь тодорхой хэмжээгээр явсан уу? Тэ? Илүү их тийм зүгээр юм одоо хиймэл гэр бүл үүсгээд явж ирсэн юм уу? Тэ? Эсвэл зүгээр харатналаг шинжээрээ нийлцсэн юм уу? Тэ? Илүү их сэтгэлийн холбоо нь илүү сайн байсан юм уу? Тэр гэр бүл тэр өмнөх хугацаанд яаж амьдэрсэн бэ? Буюу яаж хэр сайн одоо юу гэдгийг хундам цутгаж тэр магадгүй хундам цутгаснаас хойш магадгүй биднес тэр ингээд гэр бүлийг барьж байгуулна тий.
барин ингээ нэг юм тэр нэг байшин барих гэдэг шүү дээ. Нэг гэр бүл гэдэг нэг байшин барих гэдэг байгаа тийм. Тэр байшингаа хэр сайн одоо юу гэдгийг те барьсан бэ? Одоо магадгүй нэг 12-ийн ханаар те 30 жил 12-ийн ханаар ингээ байшин барьсан бол тэгэл тэр чинь нэг өдөр те жижигхэн салхи шуурганд яваад өгөхийг үүсэхгүй л байхгүй. Ядахтаа хамгийн түрүүнд бид нэр таньж мэдэх ёстой процесс чинь жишээ нь юу вэ гэхээр би өөрөө уг хүн нь ямар зан характертай хүн юм бэ? Тэгээ нөгөө би сангвиник гэх юм уу, холерик гэх юм уу, тэ одоо флегматик гэх юм уу, тэ би ямар ийм төрлөх хэв шинжтэй хүн юм бэ гэдгийг таньж мэдэх нь их чухал хэсэг. Би өөрөө ямар характертай, тэ би юунаас ингэ таашаал авдаг хүн юм, тэ би олонтойгоо байвал таашаал авдаг юм уу, эсвэл мэлэн хойлог хүмүүс ганцаараа дуугаа байгаад тэ ингээд өөрийнхөө оршихуйд байгаа таашаал авдаг төрлийн хүн юм уу? Шинэ би экстравертны чи интровертны нөгөө талынх нь интровертны хүн байлаа гэж бодъё л доо. Тэгэхээр чин би чамайг экстравертны байх ёстой гэж шаардаад байх нь өөрөө хэцүү үст. Тэгэхээр би тэрийг ч хүлээн зөвшөөрөх тухай дараа нь яригдана. Эхлээд ойлгоод энэ угаасаа л юм шүү дээ гэдээ ойлгоод тэрийг хүлээн зөвшөөрөх тухай яригдана. Тэгэхээр бид нэр бие хүний суур төрлөх хэв шинж чинь өөрөө ямар хүн юм? Би хомдомхоо хүн юм уу? Эсвэл би нэг юм боддгоо төрлийн хүн юм уу? Тэ? Нэг тийм ингэж шаналаад байдаг хүн биш юм уу? Тэрнээс биднээс хамаарч байгаа. Шинэ юмыг биднээс суралцах, шинэ юмыг хийх гэдэг процесс бол дараагийн асуудал байх нь байна тийм. Жишээ нь гэр бүл болоо хүүхэдтэй болоо шинээр аав болно, шинээр ээж болно. Суралцах боломжтой байвал биднээс сурж болох тэр хүмүүсээс, ээжээс, ааваас тийм юу гэдгийг тэр номноос, заримнаасаа тэр бусдаас суралцах шаардлагатай юмнууд бол суралцаж болж байна. Энэ шинээр өсч болж байгаа ойлголцох гэдэг юм чинь шинээр өсч бас болно. Дандаа төрлөх юмыг ойлголцох биш. Шинээр би энд ямар хариу урвал өгч амар гунж гутаал ууж идэл өнгөрүүлээд байвал бид нар за энэ бол даван тул гарах биш ээ. Энэ илүү их хохирол учруулна, илүү их аюул учруулна. Зовлон биднээс ингэж даван туулахгүй. Зовлон яаж даван туулах боломжтой байна гэдгийг хайх. Чиний энэ хүнд чамд юу тохирохыг надад юу тохирох юм? Би магадгүй ууланд тэ алхаад эсвэл би спортоор хичээлээд би тэр зовлонгоо даван туулж магадгүй. Эсвэл би хизээч өөртөөгөө цаг гаргадаггүй байсан бол цаг гаргадаг болох тухай тэр зовлон хамтдаа туулах гэж юм те. Тэгвэл би нөгөө хүндээ тэр боломжийг нь олгож өгөх гэж. Туулж чадахгүй асуудлууд нь мэдээж нөгөө даван туулах процесс хүн болго адилгүй л дээ. Зовлон давж чадах процесс хүн болго адилгүй. Тэгтэл нэг зовлон тулгараад тэгэл тэр зовлон гоны гутарлаа давж гарахын тулд уугаал идээл эсвэл юу гэдгийг тэ мөрөгтэй тоглоол яваад байвал энэ одоо бүр нийгмийн хувьд ч хүртэл бүр эсрэг үр дүнтэй бүр нийгмийн эсрэг гэмт хэрэгтэн болж магадгүй болох гэж байна. Юун гэр бүл те юун өөрсдөө авч явах те бүр хохирлон дэндүү аюултай болж байна. Evento Ballroom 2023 оны 12 сард шинээр ашиглалтанд орсон Evento Ballroom нь 930 м2 талбай бүхий 7 м өндөр таацтай багнагүй хевсэн доторлогоотой хурим найр хурал хүлээн авалт зохион байгуулалт зориулан зохион байгуулснараа онцлогтой цоошин өвөрмөц орчин хевсэн доторлогоо эрэгтэй эмэгтэй хувцас солихороо хүлээн авалтын лобби хэсэг агааржуулалт хөргөлтийн системийг шийдэж өгснөөрөө ирсэн зочдын тав тухыг бүрэн хангах хамгийн төгс орчин юм. Би чамаас үлдсэн дурсамжийг удаан дурсдаг. Учир нь чамтай байсан аз жаргалтай дурсамжууд надад амьдрах урам, хичээх шалтгааныг өгдөг. Насан турш чадварыг хэр сайн хөгжүүлсэн гэдгээс хамааруулаад хүмүүс таардаг, тогтцдог, зохицохгүй гэдэг асуудал яригдана. Мэдээж энэ хоёр тал хоёулаа хичээсэн үү? Нэг нь хичээгээд байвал тэр чинь загсан зохицохгүй. Жишээ нь сүүлийн үед тэр бие хүний хэв шинж буюу чи дээр үед бид нар 4 саяны хилдэг шиг юм 4 хэв шинжид хуваадаг байсан бол одоо бол 16 хэв шинжид бас хуваадаг болсон байна. Одоо
Одоо бие хүний хэв шинжийг нь тодорхойлдог одоо Myers-Briggs-ийн сорил гэж байдаг тийм. Тэгээ 16 хэв шинжтэй байгаа. Жишээ нэг юм тэр хүн одоо юу гэдгийг одоо гадагш байгаа одоо интровертны хүн үү те эсвэл дотгош байгаа хүн үү эсвэл гадагш байгаа хүн үү. Магадгүй нэг нь гадагш байгаа нэг нь дотгош байгаа бол илүү зохицох магадaltaй байна те. Зөв заримдаа хоёулаа гадагш байгаа буюу нээлттэй хүмүүс зохицож болно шүү дээ. Заавал тийм байх алга. А нэг нь зөв мэдрэмж өндөртэй хүн байж болно. Арай илүү юм мэдрэмжэн дээрээ суурилж мэдрэмжэндээ итгэдэг хүн байж болно. Нөгөөх нь нэг юм зөвхөн юм тоонд ухаанд тийм оюун бодолтой итгэдэг төрлийн хүмүүс байж болно. Хоорондоо ялгаатай тийм байгааз ялгаатай. Шийдвэр гаргахдаа нэг нь одоо юу гэдгийг тийм маш сайн бодож төлөвлөж байгаа шийдвэр гаргадаг. Тэр төлөвлөгөөний дагуу явдаг хүн. Нөгөөх нь шийдвэртээ дандаа нүүр тулаа шийдээд явдаг хүн байж болно шүү дээ. Цаг хугацааны ирэхээр бид нар аль нэгийг дагаал явна л да. Ганцхан нөхрөө дагаал яваад байна. Тэ? Нөхрийн шийдвэрээр амьдраад яваад байна гэж байхгүй л. Эсвэл эхнэрийн хүслээр амьдраад яваа байна гэж бас л байхгүй. Тэгэхээр бид нар чинь нэг биш, хоёр биш одоо чинь бид нар үргэлж л алдаж яваа. Тэ? Үргэлж л дутуу зүйлийг долмог хийж л яваа. Үргэлж л нэг юм бодолжил байж л за окей. Заримдаа бид нар туулж өнгөрүүлчихэд ухаардаг тохиолдлууд ч байгаа. Би энэ буруу хийсэн юм байна шүү. Тэгээ дараа нь дахиж хийхгүй гэчээ. Ядахтаа өөр хүмүүсдээ нэг анхаараа авлаа. Ийм хийж ерөөс болохгүй юм байна. Ингээд суралцаад бид нар бас явж ичж болно. Үнэхээр тохирохооргүй юм шиг хоёр хүнийг тохироод амьдрсан тохиолдол байж л байна. Тэр дасан зохицол нь илүү сайн байгаад, тэр суралцах нь илүү сайн байгаад, тий? Ингээд тэр давааг л даваад байгаа юм. Давах тусмаа л чанарчдаг. Давах тусмаа тэр зовлон, тэр давааг нэг юм зовлонч вэ, тэр челленжч вэ, нэг юм челленж нь хүртэл юм даваа үсттэй хүний. Тэ би нэг удаа одоо юу гэдгийг албан тушаал дээр очиод би ингээд нэг юм шин өөр ажил дээр шинэ ажил олж хийгээд би ингээд челленж хийгээд эсвэл шинэ хүнийг үлгээдэж авна гэдэг чи өөрөө тухайн хүний амьдрал челленж л болно буюу юм сорилт болж хувирж байгаа. Тэр сорилтуудыг бид нэр даваад л өнгөр. Харилцааны нэг үндсэн зарчим байгаа шүү дээ. Харилцаа гэж юу юм бэ гэхээр өөрийгөө илэрхийлэх зөв мөн үү? Харилцаа мөн үү? Мэдээлэл дамжуулах үйл явц мөн үү? Би тий харилцаа тий. Харилцааны үндсэн зарчим чинь хоёр урсгалтай байна гэж. Би ойлгуулчлаа. Гэхэр чинь нэг урсгалтай байна. Хилчлээ нэг урсгалтай байна тий. Би ингээд ойлголцоход хичээгээд лээ. Нэг л урсгалтай байна. Ойлгож байна уу? Ямар нэгэн байдлаар харилцааны чинь үндсэн суурь ойлголт чинь хоёр урсгалтай байна гэж байна. Гэр бүлд ч адилхан, хамт олонд ч адилхан, нийгэмд ч адилхан. Хоёр урсгалтай. Харилцаа. Хоёр урсгал. Солилцох хэрэгтэй зандаа. Солилцоо хийж чадчихээч гэмээн ойлголцол гэдэг юм чинь бий болно. Хүлээн зөвшөөрөл гэдэг юм чинь бий болж байгаа. Солилцоо хий. Магадгүй би илүү том зөрөгтэйгээрээ би чамайг хүлээн зөвшөөрөх процесс нь минийх 70% байж болно. Гэхдээ чинийх ядахта 30% байх хэрэгтэй. Гэхдээ 90-10 арай байж болохгүй. Хэцүү. 50% байна гэсэн ойлголт угаасаа байхгүй л дээ. Байхгүй. Ядахта хүүсийн хувьд ч тэр штэ. Бүр ядахта хүүсийн хувьд ч хүртэл тэр сөр ойлголт нь. Нэгнийхэн хүүсийг эмэгтэйгийнхээ хүүсийг 70% хүлээн зөвшөөрчөд эрэгтэйгийнхээ хүүсийн ойлголтыг 30% хүлээн зөвшөөрч чадахгүй байгаад ядахтаа 20% хүлээн зөвшөөрч хэлдэг гэдэг шүү дээ. Чадахгүй байгаад тэгвэл тэр гэр бүл тэгэл оршин тогтнохгүй нэг өдөр нураад унах нь л ойлгомжтой. Хүүсийн хүлээн зөвшөөрөх хүртэл айгүй чухал хэсэг байхгүй. Тэр чинь энэ яаж юм гэхээр ямар нэгэн байдлаар солилцоо их хэвээр. Ойлголцох, хүлээн зөвшөөрөх хүртэл солилцоо их хэвээр. Ойлголцох, солилцоо чинь хүлээн зөвшөөрөлцөх. Ядахтаа би өөрийнхөө 30% хүлээн зөвшөөрүүлмээр шүү дээ. Би чиний 70% хүлээн зөвшөөрчлээ шүү дээ. Болж байгаа юм тест. Яг тэ баланстай 50-50 бол бүр айтайхан л байна те. Яг тэ 56 44 байж болно да. Хамаагүй. Миний буруу. Хардталт гэдэг бол нотлохоогүй таамаглалд итгэх гэсэн үг үстэй. Нэг төрлийн юм уу? Хардталт
нотлоготой байсан бол гардалт болно юм. Тийм биз. Яг зүгээр зөн совин зөв байж болно. Хантай гэж нэг юм байна тий. Хантай гэж байж болно. Гэхдээ л яг ингэ тодорхойлтыг хэлвэл яг үндсэн тодорхойлт нь юу юм бэ гэвэл хардалт гэдэг үгийг чинь утга нь өөрөө нотлогоогүй таамаглал байхгүй. Тийм биз? Тэгээд дэрэндээ бүр итгэх юм бол аюултай болох гэж байна. Тэр хардалт хүндэрнэ гэсэн санаа хэлж байна. Тэр зөн мэдрэмж нэг юм дутуу байгаа мэдрэмж байж болно. Гэхдээ энийг олон дахин давтаад миний зэн зөв буруу юу гэдгийг олон дахин давтаж ярилцаж ойлголцож нэг биш олон удаа энэ асуудлыг бид нэр магадгүй шийдэж болно. Тэ? Эсвэл даван туулж магадгүй. Эсвэл би өмнө нь чи хин нэгэн одоо юу гэдгийг те надад цаамаа өгсөн миний итгэлийг алдсан учраас би тэгээд ээж болно зү. Яг л миний аюулын тарих ажилтсан байна. Энэ нөхөр чи эрсдэлтэй шүү дээ. Тэ? Эрсдэлтэй шүү дээ. Тэгвэл тэр хүн нотлохог ч гэсэн хонуудаар алга болоод байвал тэгэхээр бид нар энийг даван туулахад ядахтаа нөгөө ахаад шин дүрм зохиож магадгүй шүү дээ. Тэ? Явахтаа хэл үхтэй бай. Хаана явж байгаагаа хэлж байгаарай. Би энэ санаа зовоод байна. Санаа зовоод байгаагаа хэлэхгүй те. Яг одоо хаана байна? Камера харуул гэдэг бол жоохон хэцүү болох гээд байна те. Тэгвэл жоохон ийм токсик болох гээд байна те. Тэрийг токсик хэлбэр рүү оруулж байна. Би өөрөө яг гэвэл энд шаналаад байна шүү дээ. Шиг явах магадлал өндөр хуурамч түрүүн хэлдэг шиг нотлохоогүй хит үнэлсэн бодол санаагаар хардал үсээд ээж болно л гэсэн үг. Яг гэвэл би өөрөө эмзэг байна одоо. Би өөрөө тогтворгүй байна одоо. Би өөрөө сэтгэл зүйд одоо нэг л биш вэ. Энэ бас амар том чеклистүүдийн томд харж байгаа байхгүй. Тэгвэл би юунд өөрийнхөө бодолд итгэхүүгүй юу гэдэг чи өөрөө аюултай болчихж байгаа. Чи харсандаа итгэх үү? Хүн харсандаа байтугай сонссондоо итгэдэг тарих. Би яг одоо сэтгэлийн гэмтэлтэй буюу сэтгэлийн шарахтай би энийг юм илүү зовлон туулж байгаа бол би сэтгэл санаа тогтворгүй байна гэсэн үг. Тэгвэл би түрүүн хэлээд шүү дээ. Миний хардалт нөгөө нэг магадлалын хуваар зөв тишээ явах, буруу тишээ явах, буруу тишээ явах магадлал өндөр хуурамч түрүүн хэлдэг шиг нотлохоогүй хит үнэлсэн бодол санаагаар хардал үсээд ээж болно л гэсэн үг. Яг тэгвэл би өөрөө эмзэг байна одоо. Би өөрөө тогтворгүй байна одоо. Би өөрөө сэтгэл зүйд одоо нэг л биш вэ. Энэ бас амар том чеклистүүдийн томд харж байгаа юм. Тэгвэл би юунд өөрийнхөө бодолд итгэхүүгүй юу гэдэг чи өөрөө аюултай болчихж байгаа. Тэгсэн юм чи сэтгэл засалч те. Сайхаа терапевт. Би хий юм харж болно шүү дээ. Хий юм сонсож болно шүү дээ. Би өвдчихүүл яах. Нүдийг худлаа юу үнийг юу гэдгийг тодорхойлох хамгийн том хүчин зүйл нь чи хэдэн хоног архиусан бэ? Тэ? Хэдэн хоног мөрийтэй тоглолцсон бэ? Чи хэдэн хоног PC тоглолт юм уу? Эсвэл хэдэн төгрөг алдаа сэтгэл санаа чинь доктортой байна уу, докторгүй байна уу? Чи хэдэн хоног нойргүй явсан бай, нойр дутуу хэдэн жил явцсан бэ? Гэдэг чинь хүртэл эсвэл чиний эрүүл мэнд асуудалтай байна уу? Гэдэг чамд ингээ ямар нэг өвдөл чамааг зовоож ийн үү гэдэг чинь хүртэл би өөртөө итгэхүүгүй юу гэдгийг тодорхойлох том хүчин зүйл. Одоо юу гэдгийг чихэнд чинь нэг л юм сонсогдоод байна те. Одоо юу гэдгийг те чамаг араар тавьсан ингээд биднэрт хин чамаагүй ирээд хэлэхэд эсвэл бид нар сошиал дээр те хэдэн хүн комент бичсэн байхад итгэдэг л ийм л сэтгэл зүйтэй байгаа үстэй бид нар. Ямар сайндаа те наадах чи ста нэрэ бүр амар явдалтай залуу гэж хэлээ би ста нэрэ бүр наач бүр нотлоготой гэж байна те. Амар явдалтай юм байл шүү дээ ингээд те бичсэн те нэг л го очиж байгаа те. Чи яаж мэдсэн гэж би бүр те 4 5 тийм комент уншсан гэж. Юу гэсэн үг юм бэ? Бид нар ийм юмд хүртэл итгэж гин гэдэг чинь би сул дараагийн буюу сэтгэл зүйн үед маш сул дараа тогтворгүй байна л гэсэн санааг илэрхийлж байгаа. Нийтээрээ тийм байна. Тийм учраас бид нарыг ингээд хүснээрээ хүмүүс залуурдж чинь тийм бүр зөвхөн мэдээллээр зөвхөн боли бүр фэйсбүүкээр.
Тэгэхээр бид нар энэ дэмий магадлалын явдах ихэнх одоо фэйсбүүкийн ихэнх мэдээлэл буюу 90 хэдэн хувь нь худал мэдээлэл байна гэж. Жишээ. Хүн хэрэгтэй мэдээлэлээ биш сонсохыг хүссэн мэдээллийг хвчлэн сонсож авдаг гэнэ. Эсвэл хар тамхи хэрэглээд ивэл би галлюцинаци буюу одоо юу гэдгийг юм хий үзэгдэл харж сонсож мэдэрч болох уу? Би хэн байхаас үл хамаатай болно шүү дээ. Боломжтой байхгүй. Би өөрөө хамгийн суур ойлгох. За хамгийн энгийнээр миний сэтгц эрүүл байна уу гэдгийг л чеклист явах гэж цаана. Тийм бааз. Би сэтгцийн үед эрүүл байна уугүй юу? Чеклист хийх л ёстой. Энэ нь л бид нарыг харахтаа, сонсохдоо итгэхгүй юу гэдгийг шийдэх. Нэг л юм сонсогдоол байна те одоо юу гэдгийг те чамаг араар тавьсан ингээд бид нарт хин чамаагүй ирээд хэлэхэд эсвэл бид нар сошиал дээр те хэдэн хүн комент бичсэн байхад итгэдэг л ийм л сэтгэл зүйтэй байгаа үстэй бид нар. Ямар сайндаа те наадах чи ста нэрэ бүр амар явдалтай залуу гэж хэлээ би ста нэрэ бүр наач бүр нотлоготой гэж байна те. Амар явдалтай юм байл шүү дээ ингээд те бичсэн те нэг нь л гойчиж байгаа те. Чи яаж мэдсэн гэж би бүр те 4 5 тийм комент уншсан гэж. Юу гэсэн үг юм бэ? Бид нар ийм юмд хүртэл итгэж гин гэдэг чинь би сул дараагийн буюу сэтгэл зүйн үед маш сул дараа тогтворгүй байна л гэсэн санааг илэрхийлж байгаа. Нийтээрээ тийм байна. Тийм учраас бид нарыг ингээд хүснээрээ хүмүүс залуурдаж чинь тийм бүр зөвхөн мэдээллээр зөвхөн боли бүр фэйсбүүкээр. Тэгэхээр бид нар энэ дэмий магадлалын явдах ихэнх одоо фэйсбүүкийн ихэнх мэдээлэл буюу 90 хэдэн хувь нь худал мэдээлэл байна гэж. Жишээ. Хүн хэрэгтэй мэдээлэлээ биш сонсохыг хүссэн мэдээллийг хвчлэн сонсож авдаг гэнэ. Энэ нэст амарлаг үздэг юм байлээ гэж хэлдэг тэр итгэл үнэмшил хүртэл энэ дээр тогтдог шүү дээ. Чиний сонсохыг хүссэн зүйлийг хэлсэн үү гэдэг асуудал яригддаг. Бүр хамгийн амар нь. Үннийг биш. Бодит зүйлийг биш. Чи сонсохыг хүссэн зүйлийг хэлсэн хүн хамгийн одоо юу гэдгийг те байсти одоо юу гэдгийг үзмэрч те үздэг, хардаг, мэддэг хүн болох гээд байгаа байхгүй. Бид нар бүр тийм юмд итгэдэг гэж бодохгүй. Тэгэд энэ тархины алдаа мөн биш. Энд чи яг алдаа байхгүй. Бид нар үргэлж тархиа чеклж явах хэрэгтэй. Бүр ингэ шалгаж явах хэрэгтэй гэсэн үг чеклэх те. Дандаа шалгаж явах хэрэгтэй. Ингэж шалгаж сурвал бид нар ийм ард түмнэрээ сэтгцэн үед эрүүл байж чадах юм бол жишээ бид нар ийм халбирамтгай биш болно. Ятгатай төрөний хэлээд ш олон гэр бүлүүд доктортой болж чадна. Танаа ихнэр чинь тэнд явж илээ тэнтэй тэгээд ингээд сонсчиход сэтгэл зүйтэй үз. Тэ? Тэнгүүтээ би тэрийг чеклэх хэрэгтэй шүү дээ, тэ. Энэ хүн ятгатай ямар хүн бэ? Тэр тэгсэн гинэ энэ гисэн ховж үеийн талаар ярьдаг шүү дээ, тэ. Шууд итгэждэг, тэ. Хин тэгж юм. Мань өөрөө ч хараагүй зүйлээ ярьдаг шүү дээ ихэнхдээ. Тэр тэгсэн гинэ. Ямар сайн тайлээд шүү дээ. Миний авсан мэдээлэл фэйсбүүкийн мэдээлэлээ би чамд хуваалцаа сууж яавал энэ. Гонигтай үз. Зөв буруу хувьсдаг юм байна. Миний зөв гэж бодсон зүйл буруу болчихсон. Буруу гэж бодсон зүйл минь зөв болчихлоо. Одоо ойлголоо. Зөв буруу хувьсдаг юм байна. Сэтгэл бол эрхтэн. Сэтгэл зүйн зөвлөгөө. Хамгийн энгийн ойрын жишээрээ 20 жилийн өмнө заяа 20 жилийн өмнө аман секс бүр гаж дон одоо юу гэдэг гаж дон бүр гаж үзэгдэл байлаа шүү. Өнөөдөр бүр эсэргээрээ байх гэдэг байгаа тийм. Бараг эсэргээрээ байх гэдэг байгаа шүү дээ тий. Тэр чин зүгээр энгийн сексийн нэг хэлбэр үзэгдэл болчиход байгаа тийм биз? Энэ ховсож гинэ. Бидний үнэн гэдэг ойлголт үргэлж ховсдог үнэн. Гэхдээ тэр нь тодорхой цаг хугацаатай л байгаа. Нэг тодорхой хугацаанд үйлчлээл явна. Тухайн цаг хугацаанд хэн нь олон хөө гэдгээс хамаарч байгаа. Ер нь жишээ нь ингээл та. Яг энэ цаг хугацаанд гей
одоо жишээ нь хүмүүс нь олонх байвал бид нар энийг нийгмээрээ үзий ядаж юу гэдгийг нийгмээрээ гадарахгүй шүү. Тэр нь тодорхой хэмжээний олонх болж чадчихвэл тэр нь бүр хамгийн сайнхан гэр бүл болж хувирна жишээ нь тэгнэ үз. Жишээ нь ижил LGBT ч гэдэг юм уу. Одоо бол бид нар ч эсэргээр байгаа шүү дээ. Ихэнх нь эсрэг хүстэнтэйгээ ижил хүстэнтэйгээ биш эсрэг хүстэнтэйгээ хамтран амьдардаг учраас бид нар тэр нөхцөлийг амар ингээд нэг юм гадуурхаад одоо юу гэдгийг те ингээд нэг юм нийгмээс ингээд гадуурхаад үзэж байгаа гадна гаргачихж байгаа. Тэгвэл ихэнх нь ижил хүстэн буюу те жишээ нь 70% нь ижил хүстэн амьдардаг бай гэж бодъё зүгээр манай нийгэм те амьдардаг бай. Тэгвэл нөгөө нэг эсрэг хүстэнтэйгээ амьдарч байгаа хүмүүс чинь гаж үзэгдэл болж хавирна шүү дээ. Яг бодис байдал дээр бол юм. Хин олонх юм. Бас ямар ойлголт нь олонх юм. Тэгэхээр үнэн дандаа нөгөө хувьсч өөрчлөгдөх хин олонхоос хамааруулаад хувьсч дандаа л өөрчлөгдөж итгэл гэсэн санаа гэлж байгаа. Гэр бүл хамтдаа зовлонг туулах тусам бие биеэ илүү сайн хүлээн зөвшөөрч амьдрал бэхждэг. Зовлон бэрхшээлч гэсэн давуу талтай байж. Аз жаргал гэдэг ойлголт ч өөрөө аз жаргалын гормонууд их ялгарч байгаа үеэ сэвлэх буюу хадгалахыг л тэр нь аз жаргал. Тэр нь олон байх тусмаа л бид нар аз жаргалтай амьдрах, аз жаргалтай амьдрсан гэдэг тэр төгөлд рүү ордог байна. Ганцхан том аз жаргалын төлөө бүх 20 жил зарцуулаад байвал хэцүү. Аз жаргалыг биднээс юунаас хайх вэ? Аюу чухал. Юунаас ч олж болно. Ер нь аз жаргал гэж юу юм бэ гэхээр ер нь цаашдаа бол юу гэдгийг энгийнээс таашаал авч сурахыг л аз жаргал гэж нэрлэх баг та. Хүн болгон өөр өөрийн гэсэн цаг үе даван туулна. Тэр нь 7 жилдээ байна уу, 3 жилдээ байна уу, эсвэл тэр нэг 10 жилдээ байна уу харилцан адилгүй л байна. Хүн болгон тэр үеийг туулна. Хайрын гормон гэж нэрлэдэг окситоцин, эндорфин, энкофилин, аз жаргалын гормонуудын их ялгарлын үе гэж байдаг. Тэрийг биднес нөгөө дурлах үе, хайрлах үе, бүр ингээд нэг юм бие бүр ингээд тийм тэмүүлэх, тэр хүнийхээ уралж байгаа нь хүртэл хөөрхөн харагдах тэр үеийг бол одоо яг тэр дурлалцах одоо тэр би бол хайрын гормоны ийм хит ялгарлын ийм огцон ялгарлын үе гэж. Тэр бол ихэнхдээ нэг 2 жил дотор амар их ялгарч байгаа 2 жилээс их бууддаг. Ухаан тэр нь ингээд нэг ийм яг зүгээр энэ хүнд хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Нийлэхэд хэрэгтэй. Хосууд нийлэхэд хэрэгтэй. Чинь аз жаргалын гормонд байж байгаа 2 жилийн дараа яг буух үед хүмүүс нэг юм бодит байдал хөрсөн дээрээ бод. Тэр үедээ ийм байсан юм байна шүү дээ. Би ч хинтээ суучваа. Одоо нөгөө муу талын ерөөсөө олж харж чадахгүй байсан хүн нөгөө дурлал сохор гэдэг шиг одоо л нэг бодит байдлыг хараад эхлэхээр ямар мохоо ингэ бодож эхлээд байгаа байхгүй юу? Одоо л уг нь эндээс бид нөгөө ойлголцох, хүлээн зөвшөөрөлцөх гэдэг процесс цаашаа явах хэрэгтэй. Яг жинхэнэ юм чинь, реал юм чинь угаасаа л хоёр өөр ямар сайндаа ингэдэж штэ эрчүүд ангаргаас эмгтээчүүд санчраас ч юу лээ нэг юм ном байдаг штэ. Хоёр бүр өөр ертөнц хоорондоо нийсээд уусан нэгдэх гэдэг шүү дээ.
хамгийн бүр ялгаатай хамгийн энгийн зүйл нэг нь эрэгтэй, нэг нь эмэгтэй. Хоёр өөр төрлийн гормоны давмгаалалтай. Нэг нь одоо эм бэлгийн даавар илүү ялгардаг, нөгөөх нь эр бэлгийн даавар илүү ялгардаг. Бүр ийм өөр хоёр ертөнц нэгдэн уусах гэдэг ш. Процесс заавал шаардна. Ятгахта хоёр будгийг хар цагаан хоёр будгийг хутгаад нийлүүлээд ингээд нэг нь саарл өнгө болтол нь хутгахын тулд нилээн их хутгалж шаардна да. Өөрөө ингээл асгалцаад өөрөө ингээ уусалцаал байна гэдгийг хүлээн гэж тий. Ер нь л бараг үдэхгүй шахав юм бол тоо. Уусна нэгтгээд тэр ингээд нэг юм энийг л бид нэр хүлээн зөвшөөрөлцөх. Саарл бололцохыг би ч саарл болгох чи миний үнэт зүйл өөрчлөгдөж магадгүй шүү дээ тий. Миний ойлголт магадгүй миний ойлголт би өөрийнхөө одоо юу гэдгийг те юу гэдгийг зөвхөн өөрийнхөө одоо юу гэдгийг те нэр алдрын төлөө амьдрна гэдэг бодож ирсэн те бодол маань энэ чухал зүйл биш те миний хүүхэд илүү чухал юм байна битэрийн хүүхэд чухал юм байна гэдэг тэр үнэт зүйл дээр хүртэл нэгтгэж тэр ойлголт өөрчлөгдөн шинжлэгдэх боломжтой юм. Энийг л бид нэр яриад байгаа. Юу нөгөө амар хайрын гормон мормонтой үедээ бол ингээд юу ч харж чадахгүй нөгөө сохрон шүү дээ те. Тэр цаг хугацаа дуусах үед яах юм? Яг хөө тэр хугацаанд хангалттай дурсамж үлдээж чадсан уу гэдэг бас нэг нөгөө хайрын дурсамжуудаа биднес үлдээж чадсан уу? Тэгвэл айгүй сайн. Тэгвэл миний мотивац угаасаа л ингээд өөрчлөгдөнө. Ингээд нэг ийм үедээ явна. Хаяада нөгөө зовлонгийн дараа ингэж магадгүй шүү. Заримдаа ингээд хамтдаа туусан зовлон яагаад илүү их тэр гэр бүлийг бэхжүүлдэг юм бэ гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тэр зовлонгийн дараа нөгөө хайрын гормон чинь нөгөө бие биенийгээ те одоо ингээ хүлээн зөвшөөрөх боломжтой тэр гормонууд чи их ялгарсан байж магадгүй. Жишээ нь ингээ нэг гэр бүл 3 жил дараалаад хүүхд төрсөн бол яах вэ? Амар том чаленж, амар том сорилт, амар тэр их химиг туулан тийм төрсний дараах тэр эмэгтэй сэтгэл зүй эмзэгшил ингээд 3 4 дахин нэмэгдчихэж байгаа. Илүү их эмзэг болчихж байгаа, илүү их шантарна, илүү их нойргуут нь, илүү их тэр зовлонг тэг ингээ хуваалцах хин нэгэн хэрэгтэй байсан. Тэр нэг имийг давн туулах тэрэнд нь хин нэг тусалж байгаа юм туслахгүй байгаа юм уу? Оо чи ганцаараа төрсөн юм уу? Эмэгтэй хүн болгон төрдөг үстэй. Өөрөө наа зовлонгоо идэл гэж байж ивэл магадгүй зарим нь 40-дөдөө төрж байна. 25-таа төрөх 40-дөдөө төрөх хоёрын хооронд физиологийн хувьд хүртэл ялгаатай байна биз? Илүү хэцүү тоолно. Илүү сайн бэлдэх шаардлага гарна. Тэр гэр бүлд өөр цаг хугацааг авчирч магадгүй. Тэр нь заавал 10-тай 10 жилдээ ч гэдэг юм уу. Эсвэл сууснаас хойш. Яг зүгээр гэр бүл болж байгаа харин дөнгөж гэр бүл болоод ингээд хайрлцаад дурлцаад бие биентэй таталцаад тэрүүнээ хэлдэг шиг юм зүм мэдрэмжээрээ таталцаж явсараа гад нийлээд эхний 2 жил бол ер нь хайрын гормоны юм хай уууд байдаг байхгүй. Тэр хай уу чинь дуустдаг юм аа. Дахиж гарч ирж болноо. Тэр хай ууд нь савлагднаа. Дахиад гарч ирээд ингээд дуусч яж бол дахиад гарч ирээд дуус. Тэг бид нэр хайрыг тогтмол гэж ойлгоод байгаа. Хайр бол юм бүтээн байгуулалт, барьж байгуулдаг юм процесс юм. Бий болдог зүйл байхгүй юу? Дурлал бол одоо тухайн үедээ байж болж юм те. Хайр бол өөрөө бий болдог. Олон жил амьдрах тусмаа илүү их хайрладаг байж болно шүү. Хайр нь өөрөө. Жишээ нь хайрын гормон буюу окситоцин ялгардаг үе байна шүү дээ тий. Байнгын тийм гормонтой явна гэж хизээж хаанч байхгүй шүү. Гормон ер нь аз жаргалын гормонууд ялгарчаал дуусдаг. Амар гоё урлагийн мэдрэмж, амар гоё ингээд нэг юм дуу хүчм сонсоод ялгарна. Гоё зураг хараад ялгарна. Гоё байгальд очиод ялгарна. Наранд гараад бүр серотонин ялгарна. Гоё юм урлагийн мэдрэмж дуу муу сонсоо хүн хайрын аз жаргалтай юмнууд ялгараад те. Тэгээд тэр дуусна. Бүр өдөртөө ялгараад дуусчих магадгүй. Тэгээд тэрийг хэр савилж үлдсэн бэ л. Савилэгдэх юм бол дурсамжууд нэмэгдэн. Дурсамжууд тэр савилэгдэх тусам заримдаа бид нэр дурсамжаараа өмнөх их аз жаргалыг мэдэрсэн тэр дурсамжаараа үргэлжлүүлээл амьдарч байдаг. Магадгүй тэр хамт дурсамжийг бүтээлцсэн хин нэг нь үгүй болох үед сэтгэл илүү их өвдөн.
илүү их шанална. Илүү их зовно. Хэцүү үеүүдийг бид нар магадгүй тэгж тоолно. Тэгэхээр энэ цаг хугацааг биднээс ийм хязгаарлахад нэгдүгээрт хэцүү. За мэдээж яг нь физиологийн нэг үзэгдлүүд байна л та. Чинь тинейж гэдэг яг ингээд нэг ийм гормонууд нь янз янзаараа ялгараад нэг юм тогтворчих гээд нэг ядаж байгаа үе байгаа шүү дээ. Нэг бэлэг боожлтын үе гэдэг бид нэр ярьдаг. Бэлэг боожлтын үед бол угаас эрэгтэй ч эмэгтэй ч ингээд савлж ил. Тэгээд тэр нь дуустдаг. Тэгээд тогтворчдөг. Дараагийн нэг том хүчин зүйлүүдийн үеуд нь шинээр гэр бүлтэй болох үед нөгөө хайрын гормон шиг янз янзаар хүчтэй дээшээ доошоо ялгараал хостой болоод ийм үеуд нь те бас нэг ийм давлгаатай шинэ үеуд тэр хүнийх нь тэр хайрын гормон хит их ялгарх дээшээ доошоо болох нь заримийнх нь ихэнхдээ 20 эд настай дэвж магадгүй зарим нь 40-тэй 30-тайдаа тэр анхны дурлал анхны хайртайгаа учирч болох уу? Тэгэхээр тэр нэг тийм үеүүдийн талаар ярьж болно. Төрөлтүүдийн үе дахиад гормон гэд наашаа цаашаа савлна. Тэр аз жаргалын гормонууд чинь эсвэл тэр стрессийн гормонууд чинь аль ингээд давлгаатай нэг холимог те ингээд янз янзаар ялгарна. Тэр чинь өөрөө хүн болгонд харилцан адилхан хугацаатай байхаа л гэж бодож байгаа. Яг зөвхөн хамгийн идэвхтэй наснууд нь нэг юм дундаж наснуудыг биднээс гаргаж болж байна. Гэхдээ энэ бол одоо бол бүр харьцангуй болцсон. Ирээд одоо энэ сүүлийн бүр хэцүү болчиход байгаа шүү дээ тий. Тэгэд менопауз ч гэсэн. Менопауз буюу цэвэршил гэж нэрлэдэг тий. Нөгөө нэг юм идэвхтэй одоо юу гэдгийг тий идэвхтэй одоо сексийн идэвхтэй амьдралын ундаг үе буюу ингээд дуусах гэж байгаа үе рүү орж байна. Зарим нь 50 таата, зарим нь 55 таата, зарим нь 45 таата менопауз үүсч болж байна. Тэр нь юунаас би өнгөрсөндөө яаж амьдэрсэн бэ? Тэ эсвэл миний бэлгийн амьдрал идэвхтэй байсан уу, тогтмол байсан уу ч гэдэг юм ингээ олон зүйлээс бас хамаарна. Эрэгтэйгийнх нь хувьд ч ялгаа байхгүй. Triple Event Hall 2011 оноос эхлэн зочлог үйлчилгээ, ивент арга хэмжээний салбарт 10 гаруй жил ажилласан Mondact компани салбар ивент танхим болох Triple Event Hall нь хуран найр, хурал, хүлээн авалт зохион байгуулах боломжтой А болон Б гэсэн хоёр танхимаас бүрдэнэ. А танхим нь нийт 970 м2 талбайтай 600 зочин нэг дор хүлээн авах хүчин чадалтай танхим юм. Мөн бүтэн хэвсэн доторлогоо, агааржуулалт, хөргөлтийн системийг бүрэн шийдсэн нь ирсэн зочдын тав тухыг хангах төгс орчин юм. Бүгд бусдаар ойлгуулах, хүлээн зөвшөөрүүлэх хэрэгцээтэй. Би ч бас, чи ч бас. Хүн болгон сонгох хэрэгтэй. 30 таадаас соно 20 таадаас сонгох хэрэгтэй. Хязгаарлаад хийх тийм байвал тэгдгий юм а. Тийм байвал зүгээрээ гэж орхон өөрөө буруу зүгээр. 30 таадаа суугаад сайхан амьдарч байгаа хүмүүс байна. 40 дээдээ суугаад илүү сайхан амьдар. 50 таадаа 60 таадаа хоорондоо ирвэл болоод сайхан амьдарч байгаа хүмүүс байна. Залуу наснаа суугаад аз жаргалтай амьдарч байгаа олон гэр бүл байна. Тийм биз? Гэхдээ физиологийн хувьар бол мэдээж тэр физиолог өөрт нь юуг шаарддаг вэ гэхээр эсрэг хүснэнтэйгээ дэр нэгтгэх ийм физиолог бол яг эд насны дээр шаарднаас тинейжээс эхлүүлээд яг нэг юм бие физиологийн өөрчлөлт чинь хин нэгэн татагдах, дурлалцах энэ нөгөө нэг энэ давлгаа чинь тэр залуу насны тэр идэвхтэй илүү идэвхтэй үеийн бүр сексийн илүү идэвхтэй үеийн тэр залуу наснд илүү тохиолдож байгаа. Тийм биз? Одоо ийм комплекс болсон нийгэмд биднээс тэрийг залуу насны хүнтэй суух ёстой гэдгийг хязгаарлаж болохгүй. Зарим нь төвчээд, зарим нь одоо юу гэдгийг тэр процессыг өөр аргаараа шийдээд, өөрийнхөө тэр физиологийг өөр аргаар шийдээд илүү их одоо юу гэдгийг тэр өөрийгөө контролны тэр амьдралаар амьдраад явж болж байна. Зарим нь өөрөө ирэхгүй тэр дурлаад хайрлаад тэрнийхээ араас явсараа байгаа тэр амьдралыг зохиогоод явж болж байна. Зарим нь залуу наснаа нийлсэндээ харамсдаг
гэр бүлүүд зөндөө байна. Зарим нь залуу насндаа нийсэндээ маш их баярлдаг. Юугаач мэдэхгүй нийслэн нь л нэг юм эхлээ таньж мэдэх гээд ингээд заримдаа процесс ч өөрөө эхлээ таньж мэдэх албагүй. Явцдаа л танилцаад мэдлцээд өөрийгөө ч хүртэл таньж мэддэг тохиолдлууд нь байна. Аль нь ч илүү их чанартай амьдарч боломжтой. Гэтэ бид нар гэр бүлч бай, нийгэмшилч бай, нэг суурь ойлголт байгаа ядахтаа өөрийгөө тэжээх хэрэгтэй Дараа нь ингээд нийгэмд ямар нэгэн байдлаар хохирол үзүүлэхгүй буюу байх ёстой. Чи ямар сонголт хийж болно. Гэхдээ нийгэмшлийн нийтийн ийм үнд цөлийг хайрлаж хамгаалах ёстой. Эсвэл тэрэнд хохирол учруулахгүй байх ёстой. Хамгийн анхан шатны ийм шүүлтүр байхгүй ойлголт биш. Бүр шүүлтүр байхгүй угаана. Дүрм журм нийтлэг үнд цөлийг бид нар шашнаар хүртэл нэвтрүүлдэг үст. Ёс суртахуун байдаг. Хүн байх тухай ойлголт.